За сайн манайхаа хөө битээр гадуур салхилж байна. Тэгээд би салхилангаа та нарт надад ирээгүй хайрын киноны талаар өөрийн төрсэн сэтгэлээ хуваалцах явуулаа. Би бүр гайхсан амар сонинд өгсөн тий. Эсвэл та нарыг тийм төгсгөлтэйг мэдчихсэн үү, хүлээжсэн үү? Би айгуу сонио өөр төгсгөл хүлээгээд байсан юм шиг санагцсан бодлоо. За хэдүүлээ киногоо эхнээс нь яриа заяа. Ингээд хөөхөн 4 охин байгаа заяа. 4 охин хоорондоо найзалдаг. Тэгээд мэдээж манай хамгийн гол дүр бол бүжин байгаа. За бүжин мэн өстой анх ингээд харахад айгүй тийм гин хөөхөн, цайлган, сахилгагүй нэг тийм охины дүр байгаа байхгүй юу те. Тэгээд нөгөө 3 найз нь бас гоё. Гэхдээ нэг найз нь бол үнэхээр муухай байсан. Ерөөсөө хүмүүсээс фэйсбүүкээр бүжин соёлмоо алдаргуурыг хэлээд байгаа байхгүй юу? Гэхдээ яг энэ нэг дүрийг бол ярихгүй байгаа заяа. Тэр нь болохоор би бүр ингээд тэр дүрэнд амар дургу болчихоо би бүр нэрийг санахгүй байна заяа. Эсвэл нөгөө сүүл рүүгээ гарахаа болцсон чинь нэрийг мартсан нь. Нэг тийм атаархуй найз нь байдаг та. Тэр найз нь одоо би танад энэ зургийг үзлээ заяа. Би бүр энэ дүрийг ямар муухай дүрэ гэж бодсон. Найз ч юм шиг үгүй ч юм шиг те туслаач байгаа юм шиг үгүй ч юм шиг бүр амар муухай дүр. Тэгээд амьдрал дээр яалтчгүй нэг ийм найзууд байдаг байх, эсвэл ийм охтууд байдаг байх. Тэгээ би тэр дүрийг харчаад ёо ямар азар надаа ийм найз байхгүй ёстой нэрээ бүжин арайчтай нэрээ энэ найзгаа тэгээл хараал итгэл яваад ах өөрт нь улаан цагт гаргаад те бүжин нэг дажгүй айлын залуутай танилцаад нэг бэр болох ч байгаа биш зүгээр үхлээ тэр дүрэн бүр. За тэгээд нөгөө хоёр найз нь яг хөө тэгээд хоёлоо хөөрхөн тэр хоёр дүр нэх удаан гараагүй ч гэсэн яг л найз хүмүүс шиг те. Тэгээ бусаад хөдөөрөөгөө яваад тэр хоёр дүр ахиж гараагүй. Тэгээд энэ дөрвөн найз бол яг үндэ амар сайн найз биш байгаа байхгүй юу. Нөгөө хоёр найз нь бол арай гайгүй. Гэхдээ тэр нөгөө тэр атархаж байгаа найз нь бүр амар. Би бүр тэрийг үуч арайчтай нэрээ ёо. Өста нэрээ. Бүжин дээрээ дороодоод муудах тусам баярлаад өөрийгөө гайхуулаад байдаг. Амар муухай дүр байсан. Би бол тэр дүрэнд амар дург байгаа. Соёлмогийн дүрээс ч илүү муухай байгаа надад тэр дүр яг үнэндээ. Ингээл гэрт нь ирж өмүүлж байгаа. Тэгснээ бас гудамж нь гараад амьдрах оронгүй болчоод ингээд ах чинь л найз настай ийм шүү баас найз нь ийм шопинг хийсэн бит хоёр тийшээ аялсан баясан гэсэн. Өөрийгөө л яриад байдаг те. Тэгэл бүжин ч гэсэн яг тэр үед ойлгосон л ах тийм ганц өөрт нь өөрийг нь таньдаг өөрийнх нь найз гэж бодвол хүмүүс санахгүй байсан баг л та. Гэтэ надад л босч нэр үнэхээр таалагдаагүй тэр дүр. Бүр үнэхээр амар муухай дүр байсан. Гэтэ тэр дүрийг амар гоё гаргаж чадсан тэр жүжигч. За тэгээд алдар малдаг нөгөө нэг гадаад руу яваад бүжин чинь нөгөө нэг орц морц ивлээд тэгсэн шүү дээ. Миний найз алдрыг ирүүл намайг энд байгаа гэдгийг хэлээрээ гэд хэлээд ах чинь алдар ирчээд ах чинь тэр найз нь хилдэггүй нас бүр амар зэв. Тэгээд алдар өөрөө асууж байгаа хгүй чи бүжин ханага мэдвүү гэж чи өнөөрөө тэнд байгаа штэ гэд амар муухай хизээ язаа тэдний найзууд юм шиг тэгвэл бүжингийн найзтай тэ тэр чинь айгуу тийм охтуудаас л хол байгаарай манайхаа. Эсвэл тийм охинтой найзлмааргүй юм шүү. Амар муухай. Би тэр дүрэнд өстөд дургу үрсэн. Хамгийн их дургу үрж байгаа тэр заяа. За дараагийн дургу дүр гэвэл хэдүүл дургу дүрүүд яриа өч заяа. Дараагийн дургу дүр гэвэл мэдээд соёлмоо байгаа. Соёлмоо айгуу муухай. Гэхдээ яг хөөрхөн амтан уул анхнаасаа алдартай өөрөө өрхмөр гүйлээсэн юм шиг байна. Энэ ээж авууд л ингээл хооронд нь шахаал те алдрагийн ээж нь шахаал соёлмоогийн аав нь шахаал те. Тэг ингээ ээж аав ингээ шахахаар ингээ ерөөсөө ингээ бүтдгүү нь харагдаад байгаа байхгүй те. Яг бүгдээрээ тэгдэг л ахaltaа гэхдээ энэ кинон дээрээс бол энэ хоёр хос бүтээгүү нь харагдсан. Тэгээ соёлмоо ч нөгөө кино театрт өөр залуутай байж байгаа баригдсан шүү дээ алдарт. Тэгээд тэр үеэс л хойш ер нь тэр чигтээ явах байсан те тэгсэн чи ингээд аав нь ингээл соёлмоо буцаад нийлгэсэн юм уу яасан гэдэггүй тэгэл. Байлаар юм хийсээр агаал тэр хоёрыг нийлүүлчихдэг. Соёлмоо ч гэсэн өөрөө алдар нь өөр хүнтэй те учраад гэрлээд амьдралаа албаж байгаа чинь нойтой хам шиг хажууд нь наалтаал
гадаад явж тэр эчин мэлчин рүү очиж ажил хийхэд хажууд нь байж магадaltaй амар зэвүүн хөх байхгүй юу. Тэгэл яг хэвчээ ээж аав хоёр нийл шахсараагаал тэгэл тэр хоёр нийлсэндээ чаваас соёлмог ер нь буруутгаж яах хэрэггүй. Соёлмоо ер нь аавда атгуулаад тэгэл тэр алдарт наалдан бажиг наалцаргаал ер нь суусан шүү дээ тий. Тэгээд хүмүүс тэр хүүхдийн алдрын хүүхд биш гэдэг юм бэлээ. Тэр мөрийг их сайн харуулаагүй, гаргаагүй. Гэхдээ би нөгөө фэйсбүүкээр хараад авах. Ер нь фэйсбүүк дээр энэ киноны ил юмнууд, постэр, комментууд амар их яваад байгаа. Айгуу сонирхолтой. Сүүлд нь бас алдрыг хуурж агаад баригдчихдээ штэ. Тэгээд тэр үеэс алдар ер нь ухаарад гид сэрэгдэн штэ. Өө тийм миний өгц ирсэн үү. Чи жоохон унтчих л та би юм ярьж байгаа ч. За энэ л тэг өргөжлүүлээд ороод ирэх. За тэгээ соёлоо яах вэ нэг тийм дүрвэн заа юу. Муухай ингээд хүний нөхрийг ингээд булаагаад аваад суугаад. Анхнаасаа л бүтэхгүйсэн бол анхнаас нь л ерөнтэй яах гэж бүжингээс авсан юм. Тэгээл амьдруулахгүй яасан юм. Нэг заван эцсүүлд нь тэгээ хуураад юу ах байсан бол салах байсан бол амар зүүн алдрыг ямар ч юмгүй те ээж аав нь байхгүй ядуу таксны жолооч болчихгод нь шууд тэ байхгүй ингээл амьдрал бүтэхгүй байх болохгүй байд. Гэл хаяавч жоохгүй ямар зүүн. За соёлын дүрэг бол бүгдээрээ мэдчихэж байгаа. За айгу зүүн хүүхэн гэдгийг. Дараагийн муухай дүр нь бол мэдээж хадам ээж байна. Ханда. Хадам ээжийг ярихад биш үү те нэг сонин муухай дүр юм шиг үгүй юм шиг байгаад байгаа байхгүй юу. Гэвь нэг талын ойлгохоор нөгөө талаас нь бас буруутгах байгаа байхгүй юу. Юунаас нь буруутгах гэвэл хүүхдийн сүлс талаас нь буруутгах нь заяа. Юугаар нь сайшаамаар юм гэвэл бүжиг анх хэрэгт нэг дургу байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд дургу байсан ч гэсэн тэр хүүхдийг ингээд муухагаар хэлвэл засах гэх юм уу? Одоо хүнийг засна гэхин ч хаашаа. Гэхдээ зүгээр ингээд гой боловсон соёлтой болох гэдсэн байгаа хгүй ээж юм ингээд хүн амтны дээрээ ингээд чанга ярьж болохгүй ийм байх хэвээр тийм байх хэвээр эмэгтэй хүн юм байх. Одоо жишээлбэл Англи хатан хааны талаар ярил л та. Тийм royal family те тийм royal family болох гэдсэн юм шиг байгаа заяа. Тэгээд бүжин тийм биш. Яг нөгөө нэг Англи хатан Даяна хоёр шиг байгаа хгүй. Бүжин ингээд өөрийнхөө байх туртай ингээд гой хүү гой эмэгтэй тэгсэн чинь ингээд хатан хаан нөгөө ээж нь бүжин ингээд нэг юмд оруулах гэдэг, бөмбөлгөнд оруулах гэдэг. За ер нь тэр хатан Даяна хоёр ч яг ер нь нэг тиймэрхүү юм болоод исэн шүү дээ. Тэгээд бүжин ч бас нэг талаас ингээд тий өөрийнхөө зөрүүдлэлтэй үгүй би ийм юм хиймээр байна. Би тэгмээр байна. Би алдартай зүг амьдармаар байна гэл. Тэгэнгүүт ээж нь чи алдартай амьдармаар байвал чи ийм мэрэгчлээ бол чи ийм юмар сур чи гэл заагаал тий. Тэнгүүд бүжинцэн яах вэ бас инхний охинтой ирэхлээл нөхөртөөгөө л хамт байвал тий юу ч байсан яах вэ гэл тий. Гэрээ цэвэрлээд хүүхдээ араа суужсэн ч яах вэ гэл тий. Тэнгүүд бүжингийн юм сул тал ороод ирчихэж байгаа. Тэнгүүд тэр кино яг хэдэн оны кино юм бол сайн мэдгүй л бодвол дээр үед л болж байгаа юм шиг гоо ингээд хууцлт нь хурим ёслол нь хаана болж байгаа угаасаа юм дээр үеийн загвартай байсан шүү дээ. Хатан ээж нь бүжин бэлдэх гээд байсан юм шиг байгаа ингээл сайн ихнэр сайн гэргээтэй боловсралтай мэдлэгтэй тийм хүн болох гээд байдаг. Бүжин тэгсэн чинь зүгээр л би ингээд те алтартай хайртай алдрыг ингээд хажууд нь байгаад гээд тэг гэр орноо цэвэрлээд хоолоо ийгээд хүүхдийн хараа байж игээдсэн. Тэнгүүд нэг бодлоо ээжийнх нь бас хэлдэг нь зөв. Тэг эмэгтэй хүн боловсралтай мэдлэгтэй байх хэвээр. Тэрэн дээр бол ээжийг нь буруутгах хэрэггүй. Юун дээр нь буруутгах вэ гэвэл мэдээж бүжингийн амьдралыг буснуулсан, хүүгийнхээ амьдралыг буснуулсан хитрхи тэр хоёрын харилцаан дотор орсон тий. Тийм болохоор тэрүүгээрээ ээж нь кармат болсон сүлд. Яаж кармат болсон бэ гэвэл штэ тий. Соёлоотойгоо суулгачлаа. Ээж аав хоёр нь тий хуйлдаад хорн ариулаад тий соёлоотой суулгацсан. Тэгсэн чинь яасан соёлоо нөгөө ээжигээ тоохоо болсон, харахаа болсон. Бүр ингээ эмнэлгээс төрөөд хүүхдээ шууд тий аваад аавынхраа явлаа бай гэл тий. Тэгсэн чинь ээж ингээд би юм бэлдсэн штэ ор мор ингээ байгаа манад ирэхгүй мөсч үгүй гэл. Тэгэл явдаг гэсэн. Тэгээ ер нь тэр
хүүхэд ер нь тэднийхтэйгээ ингээд ээжих рүүгээ ирдэггүй дандаа аавын даа байдаг соёлоогийн аавнд. Тэгээд тэр ингээд ачаа харч чадахгүй баг карма тулсан гэж бодоод байгаа байхгүй юу. За тэгээд нөгөөх нь бас алдарн тэнцээрэлээд бас их нэртэй базуулаад их нэртэй ч юм хэлж чадахгүй, ээжтэй ч юм хэлж чадахгүй тэгээд нэг тэнхтээд ингээд яваад байгаа байхгүй юу. За дараагийн ярих дүр бол мэдэн штэ алдар. Тэр хамгийн 19 дугаар анги билүү 20 дугаар ангид нэг бүжингийн хэлдэг үг гэдэг штэ. Алдраа одооноос чи өөрийнхөө тархиар яваарай гэд тэ. Тэр бас амар үг байсан. Ингээд эрэгтэй хүн өөрийн гэсэн үзэл бодолтой ийм ирээдүйдээ төлөвлөгөөтэй нэг хэлсэн болтой хэлсэндээ ингээд хүрдэггүй ингээд хүн болгоны үгийг сонсоод хүн болгоно руу ингээд дагаад сэгсчээд байвал ингээд тэгээ эцэст ингээд юу ч хоцорж байгаа байхгүй юу. Ер нь тогтвортой, мэдлэгтэй, буур суртай л хүнтэй одоо суух хэрэгтэй байх нь шүү дээ манайхаа. Юу ч яриад байгаа юм. Гэхдээ би бол алдрыг харчаад уулын тэг ингээ бүжинд итгэмээр байдаг. Бүжин хээш тийшээ хайгаал яваад байдаг. Тэр амар тгий сая кино л юм л та. Гэхдээ ингээд нөгөө алдарчин гадаадаас ирж бүжин хайгаа яваадсэн шүү дээ. Тэг хайгаад нөгөө подолд нэрсэн шүү дээ. Тэгсэн чинь ингээ архичин унтчихсэн тэ тэр доор бүжингийн өрөөнд. Тэгсэн чинь ингээд бүжин хаана гэлтгсэж. Бүжин надад хоол авчрахгаа явсан гэдсэн чи ядж тэр ахын ихтэн бас бүжин гэдэг нэртэй зав амар тэн. Тэгээ алдар тэгээ хүлээж агаад тэн сууж агаад бүжин эрэхтэн ярилцаад явна гэдэгтэй ингээл тэний юм шиг ингээл буцаж гараал ийш тийш хааснаа буцаж яваал. Тэгээ буцаа явцсан чинь бүжин яг тэр байрны цанц гараад ирсэн байхгүй юм бангар. Кино л юм да. Амьдрал дээр хизээж ингээл те шууд гараа явчихгүй үстэй хүлээж агаад бүжин орж ирэхээр ингээ ярилцсан нэстэг энэ хин яахлаар ингээ юм ингээ те. Тэр айгуу сонь яг кино л юм да. Тэгээд хэрвээ тэгээд уултсан байсан бол тэр яаж уучраа болоод кино дуусна шүү дээ. Тэгэл алдрыг харчаал энэ ямар тэнэг залуу вэ л гэж бодсон да. Тэгээд тэр үед ингээ дэшээ те миний хүүхэд биш гэд бүр ингээ бүжин түлхдэг хэсэг бүр үнэхээр амар байсан. My god би ч яах вэ те бүжин ингээ яагаад те ингээ хүн бол өөрлөн ингээ дараад тах чинь тийм үргэлжийн тийм гинэн цайлган юм өрөвдүүл кэдж байгаа юм шиг тийм зөөл нөрөө байгаад байгаа юм болоо гэж бодсон. Гэтэ хатуу зогсоод ингээд те ингээд өөрийгөө өмөрөөд ингээд бат зогссон бол тэр үед яах ч байсан те тийм биз дээ. Тэр залууд руу очиж чи хилээж чи худлаа ярьснаа хилээж тийм үү жолооч залууд руу очиод те стан яг миний нүүрэн дээр чи хилээдэх гэмэл хэрэлдсэн бол те гоё яасан байхгүй. Тэгэл тэр соёлоогийн аавтай ч гэсэн ан ман үзэл те ээж тань ч гэсэн ан ман үзэл гэсэн бол дааш тэгээ хүн болгоноос шалтгааллах юм дөө хүн болгон тэгж яашилж авирлах чадахгүй хүн тэгээ бас кино юм да. Гэхдээ ингээд бүжингийн дүрийг бас 3 хуваарламаар энэ заа юу мээр байгаа гэвэл нэгт яг энэ кинон дээр гардаг шиг ийм амьдралтай хүмүүс зөндөө байгаа. Бидний хараагүй, үзээгүй, сонсоогүй, мэдхгүй амьдрал зөндөө байгаа. Хитрхийн юм драма, жүжиг гэж бид нар бас бодож болно. Гэхдээ эн чинь бас амьдрал дээр байдаг зүйл. Хоёрт гэвэл л шүү дээ. Эн чинь өөрөө Орос зохиол юм байл шүү дээ. Орос юм кино гэдэг юм билээ. Тэгээд яг ингэ Орос хувилбараар нь монголжуулсан л юм байл шүү дээ. Үрээ ингэ зохиолын 100% дураагаад тэнгүүд надад жоохон Монголын хүмүүсийн характертай жоохон таарахгүй байна гэж бодогдсон. Хичнээн тэ одоо нөхрөөсөө салаад хадамдаа хөөгдөөд ингээд тэ жирэмсэн хүүхдтэйгээ ингээд годомж нь гарсан ч гэсэн одоо Монгол эмэгтэй хүн заяа. Монгол эмэгтэй хүн хизээж ингэж арч байгаа алдахгүй заяа. Бас муухай ингэж хэлж болохгүй те. Би гэхдээ таад хэлсэн шүү дээ. Нэг хувилбар нь байгаа. Яг ийм амьдралтай ийм туулсан хүмүүс зөндөө байгаа. Хоёр дахьыг би ярьж шүү. Хоёр дахь талаас нь бодъё л хэвлээ. Бүжин ингээд хүүхдээ гарсан бол ингээд хичээгээд те ажиллаад мэргэжилтэй болоод хүүхдээ асраад ингээд гоё амьдралтай болж болох байсан. Хэрвээ өөрөө хичээсэн бол өөрөө ингээд шантраал, гутраал нөгөө хинээгээ хүлээгээл тэгэл
Уул ингээ гоё явж исэн юм аа. Гоё ажил хийгээл те ингээл орц цэвэрлээл нөгөө нэг нийтийн байранда амьдрал хүүхдэд ичээгээл мөнгө олоол те. Тэгсэн чинь 35 гэж юм уу гарч ирээд нэг 30 эрэгтэй хүн гарч ирээ. Юу ингээд эрэгтэй хүн л орж ирээл ингээл амьдралын сүйтгэж байгаа байхгүй юу? Тэ? Тэр нэг даваа хулгайч орж ирээгүйсэн бол бүжин ямар гоё явах байсан гэж бодож байна. Яг тэр үедээ жоохон арх уудаг байсан л та. Гэтэ бас тийм ингээд ажиллаа хийгээ явдаг болсон байхгүй юу? Гэхдээ зарим нь ингээд эрэгтэй хүн орж ирээд гоё гэр бүл дүүрэнтэй ингээд гоё байсан. Бүжингээ гоё болоолтэй ингээл ажиллаа хийгээл хоолундаа хийгээл ингээл тэг гэр бүл дүүрэн болж байсан гэж харж байна. Гэтэ тэр жигээ харбайсан уу? Үгүй. Даваа бол зүгээр л бүжин хөлөхдөх гэж байжсан байхгүй амар зэв. Би өсөө та анх тэр дүрийг харчаад анханаас юм сэжигтэйсэн. За энэ яах гэдэг энэ ямар зэв юм бэ нэ шууд л тэг ингээл танилцаал хоол кино үзээгээл тэгснэ гэрт нь ирээл охины шууд ааваа маваа гэж дуудаж болно гэж зөвшөөрөлтэй амар сэжигтэйсэн байхгүй. Тэгээ эцээ яас. Зүгээр могоо бариулчихж байгаа байхгүй юу? Тэ хүний гараар могоо бариулчихж байгаа байхгүй амар зэв. Тэгээ бүжээс шоронд орсон. Шоронд ороод тэгээл байхгүй гарч ирээл амар хүнд гар гарч ирсэн. За шоронд хүнийг бол эвдчих болно. Яаж ч болох байх. Би өстой юу ч хэлж мэдэхгүй шоронд гарч ирсэн хүнийг одоо. За тэгээ шоронд гарч орж ирээд бүжин бол бүр амар болсон. Тэгээд архинд орсон. Ямар ч юм амьдралаа итгэхгүй болсон те ингээл арх уугаал бас нэг архичантай ёо тэр UB комедийн бэлгүүн дэр амар зүгээр хүмүүс ирээд тэрийг энэ одоо жүжиглээд байгаа хүмүүс бол угаасаа юм сохтой юм. Тэр ихтэй арай л муухай хэлсэн байсан шүү. Гэтэ тэр бол амар дүртэй орсон заяа. За тэгээд миний хоёр дахь хувилбар юу гэх гээд байгаа гэвэл арай Монгол сэтгхүүтэй Монгол эмэгтэй хүн бол ингэж явахгүй л гэж би хэлсэн. Нэрээ. За 3 дахь хувилбар нь биш үү те. 3 дахь хувилбар нь би одоо юу хийчихсэн бол бас нэг юм бодож ирсэн юм аа. Кино үзэж явах та. Арай ч юм биш байх гэж бодож ирсэн. 3 дахь хувилбар нь мартчихлаа. Ямар ч юм байна заяа. Амьдралд ийм амьдралтай хүмүүс байгаа. Хатуу үнэн. Хоёрт энэ бол хэтэрхий орос хувилбартай. Орос хүүхнүүд л ингээл архинд ороод гутраад явах бах. Гэхдээ бүх хүмүүс биш. Бүх орос эмэгтэй хүмүүс юм биш. Бас дээрэс нь бүх монгол эмэгтэй хүмүүс бас юм биш. Өөртөө арчаад тэнхээдээ амьдралаа аваад яваа те гэрэлтээд явах. Өндөө эмэгтэй байгаа. Нөгөөд талд бас ингээд ямар ч амьдралыг итгэхгүй болоод архинд ороод ингээд амьдралаа болох хүмүүс ч бас байгаа. Тэрийг бид нэр шүүмжлэхгүй. Тийм байна. Бүжингийн дүрийн хувь. За тэгээд байна штэ. Хадам аавын дүр байна бас. За хадам аавын дүрд байна штэ те. Жүжигчин Баатар ах тоглосон. Тэр бас амар гоё дүр байсан. Ер нь жүжигчин Баатар ах сүүлийн үеийн кинонод аюу гоё дүрд тоглоод байгаа. Тэгээд бас тий охиныхоо л төлөө ер нь бүх зүйлийг хийдэг юм аав хүний дүр. Гэхдээ ингээд нэг хүний амьдралыг боснолцсон. Тийм л муухай дүр. Өшөөч нь хэний дүр байна? Өшөөч нь тэр энэ дүрийг бас хүмүүс ярихгүй байгаа шүү дээ. Нөгөө нэг жүжигчин Нанда гэдэг үлээ хин гэдэг үлээ тэр ихчийг нөгөө нэг нийтийн байрны нэг ихч байдаг шүү дээ. Булж гүрстэй. Анх бүжинг орж ирэхэд ингээд дээшээ доошоо хараад хүүхд ч өлсөд байгаа юм биш үү? Сүүм өгөө өгөөч гэл те. Тэр дүү надад бас маш их таалагдсан. Хичнээн тэр ихч одоо тим ажил хийдэг те. Хүн чанартай дүр байсан. Юу вэ гэвэл бүжин ингээд юу ч мэдэхгүй ингээд найзынхын тэр өгсөн юм бодолтой мөнгөийг гаргаж ирээд хэдий өгөхтэй юм бол гэхэд танихгүй хүн бол шууд л бүгдийг аваад бүжингээс аваад цухтааны зэтэй. Тэгсэн чинь тэр дүр ингээд за энэ сүүний мөнгө энэ миний тусалж байгаа мөнгө гэд 40 мянга явж байгаа байхгүй юу. Тэгэл буцаагаад бүжинд өгсөн. Тэгээд ингээд бүжинд туслаад цааштай ингээд тэг хүүхдийн ингээд харж өгөөд ер нь айгүй тийм дажгүй дүр заяа. Тэгтээ ингээд бүжин бас жоохон өөрийнхөө талуу татах гэдсэн, өөрийнхөө хийдэг зүйлийг хийлгэх гэдсэн. Тэгсэн мөртлөө бүжин үгүй би тийхгүй гэд тийм ингээд өөрийн гэсэн ухамсартай байгаа мөртлөө ингээд
эцэст ингээ хүн болгонд хуурдагдсаар хүн болгонд ингээд ашиглуусаар агаад яалтчгүй тэгээд юм ямар ч итгэхгүй болоод архичин болсон байх гэж би бас бодоод байгаа. Бодох нь шаашаа угаасаа тэгэл ойлгомжтой л байсан тий. Тэгээд тэр дүр маань айгу ашгүй сүлд бас сайн хүнтэй уулзраад хүүхдтэй болоо тэгээд хөдөөрөө явж амьдэрсэн шүү дээ. Тэр бол айгу гоё дүр байсан. Надад тэр дүр маш их таалагдсан. Одоо тэгээд хүүхдүүдийн дүр тоглосон манай хүүхдэр чинь байж. За тэгээ эцээ ер нь энэ кино бол монголчуудыг байлдан дагуулсан баг. Зарим нь болохоор айгу муухай кино үзэхгүй гэсэн, зарим нь болохоор хитрхи орс хувилбараа дуурайсан байна. Жохон монголчлохгүй яасан ингээд те. Зарим нь болохоор ойрд ийм кино үзээгүй гоё юм гээл янз янзын сэтгэлдэлтэй байгаа юм шиг л хүмүүс. Нэг хүн бас тэгсэн байсан ингээд дөнгөж төрсэн хүн тийм кино үзэж юм яхаа гэсэн байсан. Би харин ч бүр ингээд дотор нь ороод инээж уйлаа дуур шар хүрээчих шиг те бараг л бүжин очоод нэг сэрэчээ гэвэр хэлмээр юм шиг те. Амар хэсгүүд байсан бас хөрхийн нэттэй хэсгүүд бас байсан. Өнөөдөр би хүүхдүүдийн талаар ярьжсэн шүү дээ. Хүүхдүүдийн дүрийг бүтээсэн хүүхдүүд бол айгүй хөөрхөн байсан. Тэр охин бол айгүй хөөрхөн сэргэлэн шар охин байсан. Тэгээд өнрөөгийн бас дүрийг тоглодог хүү бас айгүй хөөрхөн хүү байсан. Тэгээд тэр юм том болоод тэгээд бас охин нь бас айгүй хэцүү амьдралд болж байгааг харуулсан. Уул нь ингээд имээтэйгээ тэг өргөжлээд гоё амьдэрсэн бол гоё л байх. Гэхдээ яалтчгүй ингээл кино болохоор ч тэр үү тэгээд муухай зүйл тохиолдол. Уул нь тэгээд манай охин маань имээтэйг амьдраад гоё байсан бол гоё л байх гэсэн. Дааш тэгэл имэн нас ороод тэгэл хөөрхөн амтан гэрээсээ хөөгдөөл те. Тэгээ ээж дээр очсон чинь ээж нь цохтуу тэгээд бас нэг юм дагуулсан. Тэгээ тэр нь бас тэр охиныг нүдэж хоргоогоод тэгээ ээж нь охиндоо итгэхгүй тэр хүнд итгээ тэгээ архиа ингээд уугаа явж байгаа нь бол үнэхээр харамсалтай. Тэр бүр үнэхээр харамсалтай. Ямар ч хэлэхгүй болтохгүй байсан. Ямар ч их хүн хүүхдээ худалдаа ярьж ингэж хийж болохгүй л байхгүй тий. Ялангуяа эрэгтэй хүнтэй охин үрийг ингээд хоргоогоод оролцсон байхад яаж чи худлаа ярьж ийн гэж хийж чаддаг байна. Тэр бол үнэхээр аимшигтай. Тэгээл тэр үеэс манай охин чинь тий Амина илүү. Амина чинь тэгэл буруу хүний гарт орол бас буруу зураг юм хийж явал тий. Тэр нөгөө нэг би чамд хайртай штэ, хоёулаа гоё амьдрын штэ гэх нэг худлаа нэг хайртай гэдэг үгээр Аминыг аргадаж өөрийнхөө хажууд байлгаал тий. Тэр үнэхээр муухай байсан. Тэгээд хамаагүй муухай заван хулгайгаа Аминагаар хийлгээл тий. Тэгээд эцэст нь баригдах байсан бол Амина ч гэсэн ингээл ээжигээ баригдаад шоронд явах байхгүй юу. Тэр бол үнэхээр өвдөлт. Үгүй хамгийн амар сонин заяа. Ингээд өнрөө төрөө чи мессенжээр ингээд бичээд байсан шүү дээ. Тэ Амина хэлсэн шүү дээ би ингээд орох хоронгүй болсон гэрээсээ өгцөн гэд. Тэгээ өнрөө ягаа хариулсангүй. Хариулсан болов. Тэгээд Амина буцаад интернет кафе орохоо болоод уусаа мөнгөгүй болоо тэгээд хариулж чадахгүйсэн болов. Би гайхаад өнрөө ягаад ингээд Аминаар бичихгүй юм болоо гэсэн. Бицсэн юм шиг үлээ те. Манай Амина л хөөх юмтай мөнгөгүй болол өөр хүнтэй ушраал тэгэл интернет кафе ороод мессенжер руу ороог бах тий. Тэрнээс бол үнэхээр Амина таниулах нь бол тэр өнрөө гэдэг дүр байсан. Үнэхээр хөөрхөн дүр байсан. Шууд тий нөгөө нэг адуу шиг инээдэг охин хаяал Амина дээр очсон. Тэрээс аягүй хөөрхөн байсан. За нэг тиймэрхүү л энэ да. Тэгээд та нар мань бас сэтгэлээ хуваалцаарай. Та нарт юу бодогдов? Энэ кино таалагдсан уу? Хитрхи драматай, хитрхи юм орс хувилбартай байсан уу? Бас тий гоё сэтгэлээ хуваалцаарай. Би гоё юмших дуртай шүү. Тэгээд одоо хэдүүлээ ямар кино үзэх вэ? За тэгээд дараагийн бичлэгээр уулзалтлаа. Түр бай бай.